Чи. За 18 оны 7 сарын ажил бити ажиллаж үзье. За намуу ярьж чадахгүй боломжгүй байгаа учраас би шууд яриад явчихъя гэж бодож байна. За, эхнээс нь явъя. Аштава аме деска гэж юм тийм ээ. За, аме гэдэг маань болохоор бороо гэсэн үг тийм ээ. Борооны ханз юм байдаг. Аме бороо гэсэн утгаар орж ирж байгаа. Яг бороо тусалж байгаа юм шиг ханзтай. За, бороо гэсэн үг тийм ээ. За, юки гэдэг маань болохоор цас гэсэн үг. За, цасны ханз нь болохоор яг амегийн ханзны доотлолт нь буруу тишээ харцсан е үсэг байдаг гэсэн үг тийм ээ. За, тэгээд хараа гэж. За, харагийн ханз нь ямар байд юм бэ гэхээр нарны ханз орж ирээд нар юм өдрийн ханз орж ирээд тэгээд цэнхрийн ханз орж ирж байгаа. Ингээд хараа буюу цэнхрийн ханз цэнхэр нар хоёрын ханз нэгдээд хараа буюу цэлмэг гэсэн утгаар орж ирж байгаа. Хараа гэж цэлмэг гэсэн үг. Цэлмэг. За кумори. За кумори гэдэг маань болохоор үйл эрхэг гэсэн үг. Кумори гэдэг нь үйл эрхэг гэсэн үг. За ханз нь болохоор имиж орж ирж байгаа. За энэ жоохон хэцүү. Тийм болохоор надад энэ N5 дээр бол ханз нь орж ирэхгүй хаа гэж бодож байна. N5 дээр ханз нь орж ирэхгүй кумори. За дараагийнх нь хоёр нь кёшицүдэ кайте кудасай гэж юм тийм үү. За кёшицүдэ кайте кудасай гэхээр ангид бичээрэй гэж юм тийм үү. Кайте. За энэ болохоор кайте гэд гурван зүг байгаа. За каку гэдэг маань өөрөө бичих гэсэн үг. Нэгдүгээр бүлгийн үйл үг байгаа. Тийм болохоор күн и болоод тэгээд т болж байгаа тийм үү. Кайте гэх тэл бүлгийн үг болж байгаа. За дараагийнх нь хайте кудасай. За хайте гэж ямар үг авах юм бэ? Хайте. Хаку. Энэ болохоор нэг бүслэхээс доошоогоо зүйл өмсөх буюу өмд эсвэл гутал аймас энтер өмсөхийг хакугаар хэлдэг. Хайте гэдэг хаку. За дараагийнх нь ките гэж орж иж байна. За ките гэдэг нь болохоор кику. Кику гэдэг маань болохоор сонсох гэсэн үг. За хику нь болохоор хику байна. За хику гэдэг маань болохоор хөгжмийн зэмсэг тоолох. Одоо жишээ нь төгөлдөр хуур тэ юу байдаг. Хөгжмийн зэмсэг тоглох. За хийл гэдэг ч юм уу тийм ээ. За хөгжмийн зэмсэг толгой болохоор их гүрэлт. За дараагийнх нь шашин ва хакуно наканы яримас гэж юм тийм үү. За шашин ва хакуно наканы яримас гэхээр зураг хакуно нака буюу хайрцагны дотор аримас буюу байна гэж. За нака гэдэг маань болохоор дотор гэсэн үг. Хоёлаа нака оруулна. Энийг нака дотор гэсэн үг. За сото гэдэг нь болохоор гадаа гэсэн үг. Сото гэдэг нь гадаа гэсэн үг. За ханз нь болохоор ийм байдаг. Яг сото гэж байгаа юм шиг. Ингээд катакамын тоо үсэх шиг. Сото гэж ханз нь ийм байдаг. За суба гэдэг нь болохоор хажууд гэсэн үг. Соба гэдэг нь хажууд гэсэн үг. За ёко гэхээр ойролцоо. Энтэр эсвэл хөндлөнгөөр энтэр гэсэн утгаар жий. За ёко гэдэг орж ирэхгүй байх гэж бодож байна. За дараагийнх нь коно исува чи сай дэс. Энэ сандал бол жижигхэн тийм. За чи сай буюу 3 зүг гэсэн. За энэ дээр нэг анхаарах юм нь манайхаа энэ уртаар бичигдэж шүү. За чи сай биш яах нь шүү дээ. За дараагийнх нь аштава кайоби дэс гэнэ. За аштава кайоби дэс буюу маргааш 2 дахь өдрөө гэж. За кайоби буюу нэгдүгээр ханзув байна. За энэ болохоор галны ханз буюу энийг хамт уншдаг дуудлага хятад дуудлага нь болохоор кагаар дуудагддаг. За доёби гэдэг нь болохоор хагас өдрийг хэлж байгаа. За цүчи буюу газар шорооны ханзаар бичигддэг. За суёби буюу усны ханз тийм ээ. Суёби буюу усны ханз энэ дэр орж ирдэг. Энэ болохоор 3 дахь өдрийг хэрэглэдэг. За ничиёби буюу ничи гэдэг энэ өдрийн ханзтай эсвэл нарны ханз гэж хэлнэлж болно. Энэ болохоор 7 дахь өдөр буюу бүтэнсэ өдөр хэлдэг байх нэ. За дараагийнх нь кирейно суура дэснэ гэж. За энэ болохоор кирейна суура дэснэ буюу наатминер болохоор кирей гэдэг чинь өөр наатминер ахгүй харагдахтаа хэдий гэж харагдж байгаа ч гэсэн наатминер. Тэгэхээр наатминерийн артлаас нэр үг
авах үед чи заавал наан хамтдаа бичигддэг. Наан заавал бичигддэг. Тэгэхээр үзэсгэлэнтэй суура буюу тэнгэр байна гэж тийм үү. За тэнгэрийн ханз юм байдаг. Суура гэд гатаг энэ тийм үү суура. Тэнгэр гэсэн үг. Тэнгэр. За нива гэдэг маань болохоор хашаа гэсэн үг. Нива гэдэг маань хашаа гэсэн үг. Энийг мэддэг хүн жоохон цөөхөн байгаад байдаг. Чийчилчих хэрэгтэй. Нива хашаа гэсэн үг. За нивагийн ханз нь болохоор ийм байдаг. Ийм байдаг. За дараагийнх нь үми. Үми гэдэг нь далай гэсэн үг. Ханз нь ийм байдаг. Урталтай усны тусалтай. За ие гэдэг маань болохоор гэр гэсэн үг. Ие. Гэр. Гэртэй хариханд ч орж ирдэг гэр. Тийм ээ бидний амьдардаг гэр гэсэн үг орж ирж байгаа. За энэ бүгд нь ерөнхийдөө гайгүй хаа гэж бодчих. За цаашаа явчих. За цаашаа явах юм бол Сейто ва хякунийн имас гинэ. За Сейто гэдэг маань болохоор ер нь 10 жилийн сурагчийг хэлдэг. Сейто гэж 10 жилийн сурагч. Сейто гэж 10 жилийн сурагчийг хэлдэг. За өөр бас гакусей гэж байгаа тий. Гакусей гэдэг маань бас сурагч, оюутан хоёулыг нь хэлж болдог. Сурагч, оюутан хоёулыг нь хэлж болдог. Энэ болохоор гакусей буюу ингэж бичнэ. Тийм ээ? Гакусей. Энэ болохоор сейто гэдэг нь болохоор сурагч. Яг 10 жилийн сурагч гэж байгаа. За дараагийн хякунийн имас буюу хүнийг тоолохдоо нингээр тоолдог тийм үү? Тэгээ энэ хякугийн ханз байна. Хяку буюу 100-гийн ханз байна. Тийм болохоор 100 хариулт нь 4. 100 хүн байна гэж. За нин дээр анхаарах хэрэгтэй юм хэм бол нэг хүнийг болохоор хитори гэж дууддаг. Хоёр хүнийг болохоор футари гэж дууддаг. За 3 хүнээс дээшээ болоод ирэнгүүт саннин, ёнин гэж явчихдаг. Ёнин шүү. За ёнин биш. За энэ дээр анхаарах хэрэгтэй гэсэн. За 8 саканага такусан имас ёо гэж. За сакана гэдэг маань болохоор загас гэсэн үг. Загас саканага такусан имас ёо буюу загас их байна гэж. Олон шгшөг байна. Такусан гэдэг нь их гэсэн үг. Имас гэдэг нь болохоор амьтад зүйл дээр байгааг илтгэдэг. Сакана загас гэсэн үг. Ину нохоо гэсэн үг. Тори шувуу гэсэн үг. Неко мөр гэсэн үг. За набинэх инугийн ханз, торийн ханз болон уншигдана. Некогийн ханз энэ тав дараа орж ирэхгүй байхаа гэж бодож байна. Торийн ханз бол энэ. Тийм ээ? Тори. Дараа юм дөрвөн юмтай. Ялгаагүй адилхан дөрвөн юмтай. Тэгээд дээрээ шимаш. За дараагийнх нь 9. Пан о хамбун томодачины ангемашта. Пан буюу талахыг хамбун буюу яг талыг нь яг хагасыг нь гэсэн. Талыг нь томодачи буюу одоо найздаа өгсөн гэж. Агемашта хамбун буюу зөв хариулт нь хамбун шүү. За хамбун. Тал нь одоо шинэ алин байлаа гэж бодоход алины талд гэхээр бас рингоно хамбун. Нэг талыг нь хийдэг юу гэж нэрлэдэг байх нь? Хамбун гэж нэрлэдэг байх нь шүү. За дараагийнх нь гинкото супано айданы хосой мичига яримас гэж. За гинко гэдэг нь банк гэсэн үг. Супа гэдэг нь болохоор супермаркет гэсэн үг тийм ээ. Айда гэдэг нь болохоор хооронд гэсэн үг. Тэгээ хосой гэдэг нь болохоор нарийнхан гэдэг ий тэмээр нэр байна тийм үү? Нарийнхан бүдүү нарийн нарийн. Нарийнхан мичи буюу зам байна гэж. Мичи буюу зам байна. Тэгэхээр энэ болохоор айда буюу хооронд гэсэн үг. Нэгсэн дэнчэн нь гинко байгаа юм байна. Энд чи болохоор супермаркет байгаа юм байна. Тийм арай өөр цаав ингэ бичиж. Тэгэхээр яг энэ дундуур нэмж нарийнхан зам байна гэж хэлж байгаа байхгүй. Айда гэж дундуур гэсэн. Айда гэдэг агаар биш. За дараагийнх нь тамаго мицу тотtek кодасай. За мицу буюу 3-ыг хэлдэг тийм ээ. Тамаго гэдэг маань болохоор өндөг гэсэн үг. Өндөг 3-ыг аваарай гэж. Мицу. За эцүцү гэдэг нь болохоор 5 гэсэн үг. За энэ санцу гоцу гэж бол тоолдоггүй. Тэгэхээр юг тоолохдоо цүгээр тоолохдоо нэг нь болохоор хитоцу тийм ээ. Хитоцу, хоёр нь болохоор футацу, гурав нь болохоор мицу. За дөрөв нь болохоор ёцу.
За 5 нь болохоор ицүүцүү гэдэг ингээ явчихдаг гэсэн. За дараагийнх нь 12. Кёва тенки가 iiですねгэж. За тенки буюу цаг агаар гэсэн үг. Тенки гэж цаг агаар гэсэн үг. За өнөөдөр цаг агаар сайхан байна шүү гэдэг өгүүлбэр байна. За энэ денки гэдэг маань болохоор нөгөө дингээр дуудагддаг байхгүй юу? Ингээд дингээр дуудагддаг. За энэ дэн гэдэг маань болохоор юу гэсэн үг байхгүй юу? Цахилгаан гэсэн үг. Тэгэхээр денки гэхээр энэ ингээд өөрөө гэрэл гэсэн үг. Гэрэл. Денки гэдэг энэ дээтэй байхаараа гэрэл гэсэн үг юм байна. Тэн гэд тээтэй байхаараа цаг агаар гэсэн үг байна шүү. Тенки, денки. За энэ дээр алтаатай байдаг шүү хүмүүс энэ дээр анхаараарай. За дараагийнх нь болохоор ингээд эхнийх нь хэдүүлээ ханзаа хэр сайн мэджин ханзны дуудлагыг чинь одоо шалгасан баг. За хоёрдугаар мунтай хоёрлоо яваад орох юм бол 13 нь коно вай шацо кудасай гэж юм тийм ээ. За вай шацогийн ханз нь ямар байд юм бэ гэхлээр ханз гинэ катакана. За ва чинь энэ л штэ тийм ээ. Энэ. Тэгээ вай гэд тэгээ шатсу. За одоо энэ дээр хэдүүл харах юм бол шатсу гэж байгаа нь энэ тийм үү цүүтэй нэ. За тэгэхээр ши үсгийг болохоор яаж бичдэг юм бэ гэхээр дээр доороосоо дээшээ бичдэг. Ши үсгийг доороосоо дээшээ бичдэг. Цүү үсгийг болохоор дээрээсээ доошоо бичдэг. Энэ болохоор доороосоо дээшээ, энэ болохоор дээрээсээ доошоо. Энэ нь болохоор ши, энэ нь болохоор цүү ахна. За энэ дээр анхаарай. За дараагийнх нь энэ үү үсэг шүү. За юу энэ үү үсэг. За энэ тэгээд цоо үсэг байна. За энэ бол мэдээж биш гэсэн. Вай шатцуу гэж цагаан цамцыг хэлж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ цагаан цамцыг авъя гэж байгаа нэг гэсэн. Коно буюу энэ цагаан цамцыг авъя гэсэн таарч ирж байгаа. За 14. Ваташи но куни ва кавага oi desu гэж. За кава гэдэг маань болохоор гол гэсэн үг тийм ээ. Гол. За кавагийн ханз нь юм байдаг. Яг ус урсж байгаа юм шиг ийм ханзтай байдаг. Кава гол гэсэн үг. Тэгэхээр миний улс буюу ваташи но куни гэхээр миний улс л гэсэн үг л дээ. Нэгсэндээ бидний хувьд бол Монгол улс маань гэсэн үг. Ваташи но куни гэхээр миний улс гэхээр сонсоод гэж магадгүй тийм ээ. За нэгсэндээ миний их оронд одоо гол ой дэс буюу их байдгаа гэсэн утгаар орж ирж байна. За дараагийнх нь хэдүүл эднэрээс хараад хамбал энэ ки буюу модны ханз байна. Энэ яма буюу уулны ханз байна. Энэ цэцэг буюу хана тий. Хана. Цэцгийн ханз тийм үү. За дараагийнх нь 15. За гакко гэдгийн ханз нь орж ирж байна. За гакко гэдгийн ханз нь аль нь зөв бэ гэхлээр хэдүүл юу ч уншаад үзье. Янсан но гакко ва доко desu ka? Тэгэхээр Янсангийн сургууль нь хаана вэ гэж юм тийм үү. За тэгэхээр гаккогийн ханз нь болохоор энэ орж ирж байгаа. За яагаад энэ вэ гэхээр гаккогийн тэр ихний ханз нь болохоор манабу буюу сурахын ханз ахгүй. Ингээд манабу буюу сурах гэдгийн ханз. За энэ өөрөө би нэг сурсанчтай юу тайлбарлалт юм бэ гэхлээр ийм дээвэр дор хүүхэд байна. Тийм ээ. Дээвэр дор хүүхэд сурж байна. За тэгээ сурах гэдэг ханз. Тэгээ ард талд нь сургуулийн ханз. Энд чинь өөр сургуулийн ханз ахгүй юу? Сургуулийн ханз яаж бичээд юм гэхээр модны ханз бичээд бидний хамгийн сайн мэддэг модны ханз бичингүүтээ тэгээд ингэнгүүтээ хоёр тишээ ингэж орж ирчих. За тэгэхээр ингээ гакко буюу сургуулийн ханз орж ирж байгаа юм аа. Гакко сургууль гэсэн үг тийм ээ. За дараагийнх нь энэ ингээ болцсон уу те? Яач вэ? За дараагийн нь 16 нь тийм ээ. За 16-д болохоор конозаши сэтгүүл гэсэн үг тийм үү? Заши гэж сэтгүүл гэсэн үг. Конозаши о мите кудасай буюу энэ сэтгүүлийг хараарай гэсэн ханз орж ирж байна. Мите буюу харах гэдэг ханз байна. Тэгэхээр харах гэдэг ханз нь яаж орж ирд юм бэ гэхээр энэ нүдний ханз орж ирээд тэгээ ордоолтон юм хөл залгачдаг. Тэгэхээр харах гэдэг мэрүү гэдэг ханз байгаа. Тэгэхээр хараарай гэж. За энэ болохоор худалдаж авах буюу буюу худалдаж авахын ханз. За энэ болохоор бидний сайн хэлдэг мэ буюу нүдний ханз байна. За энэ болохоор кай буюу хясааны ханз. Кай буюу хясааны ханз. Энэ болохоор мэ. Энэ болохоор худалдаж авах гэсэн.
худалдаж авах гэсэн. Као гэж. Энэ тэнүүд надад буруу залгацсан. Нэр үний ардаас ингэж тэлбэр орохгүй. Мэгд чинь нүд шүү дээ. За дараагийнх нь 17. Коно камера ва такай desu ne буюу энэ камер одоо айгүй үнэтэй юм гэсэн утгаар ч үнэтэй юм. За такай гэдэг маань хоёр утгатай байдаг манайха. Такай гэдэг нь хоёр утгатай. За ханз нь энэ байна. Такай ханз нь юм ба. За нэг нь болохоор үнэтэй. Хямдхан үнэтэйг үнэтэй. Одоо нэг гэсэндээ камер байлаг гэхэд 5 саяын камер. 5 сая төгрөгийн камер хэр үнэтэй байгаа. За тэрний үнэтэй. За нөгөөх нь такай гэдэг маань нэг өөр нэг утгатай байхгүй юу? Энэ үг маань такай гэдэг маань бас өндөр гэсэн утгатай. Намхан өндрийн өндөр. Намхан өндрийн өндөр. Тэгэхээр такай гэхээр өндөр гэсэн утгаар бас орж ирдэг. Тэгэхээр энэ дээр харах юм бол энэ камер өндөр гэж хэлэхгүй шүү дээ. Энэ камер үнэтэй л гэж хэлнэ. Тэгэхээр энүүгээрээ монголоор орчуулсан такай үнэтэй гэсэн үг. За энэ болохоор фүрүй гэж юм тийм ээ. Фүрүй гэдэг нь хуучин гэсэн үг. Атараши буюу шин гэдэг энэ бурууч бичсэн байна. Уул энэ чинь шитэй байх хэвээр. Гэхдээ энэ атараши гэж шин гэсэн үг. Шин. За энэ ясуй буюу хямдхан гэсэн үг. Үнэтэй хямдханы хямдхан байх нь шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь 18. Кинова кайшо ясуми машта. Өчигдөр ажилдаа яваагүй, ажилласаа амарсан. Ажилдаа яваагүй гэж. За кайшагийн ханз нь болохоор ямар байдığım бэ гэхээр кай гэдэг маань энэ уулзах гэдгийн ханз. Ша гэдэг маань болохоор энэ өөр компани гэсэн утгатай л да. Тэгэхээр кайша гэхээр өөр ингээд компани гэсэн утгаар орж ирж байгаа. Кайша гэж компани гэсэн үг. За яг нь японочууд болохоор кайша гэдгийг бас ажил гэдгээр орчуулж алдаг. Угаасаа японочууд те өөрийн өөртөөхөө ажлыг зүгээр кайшаар хэлчихдэг. Компани гэж хэлчихдэг. Би компанитай явна явахгүйгээ монголоор яг юу ааж орчуулах юм бол гэж орчуулдаг гэдэг шууд орчуулах юм бол тийм ээ магчилж орчуулах юм. Тэгэхээр би өчигдөр ажилдаа яваагүй гэж тодорхойлж байна. За энэ оо гэхээр нэг кайша оо ясуми машта гэхээр би ажилдаа яваагүй гэсэн. Ажил нь өөр амраагүй байх нь шүү дээ. Зүр би яваагүй. Нэгсэндээ би ажилдаа яваагүй, би ажиллаа тасалсан байх нь шүү тийм ээ. Тэр яаж мэдэж байгаа гэвэл энэ оо гэдгийг ашигласныг хараад мэдчихэв. Ясуми машта гэдэг нь амрах гэсэн үг гарч ирж байна. За дараагийнх нь 19. Мада иванайта кодасай гэж. За мада гэдэг нь болохоор хараахан гэсэн үг. Хараахан. Тэгээд иванайта кодасай буюу за хэдүүлээ нэг харах юм бол энэ вало хувирсан байна тийм ээ 80 хэлбэр зарлахын тулд вало хувирсан байна. Тэгэхээр энэ ямар үсэг вало хувирдаг бэлээ хэдүүлээ үсэг вало хувирдаг шүү дээ. Тэгэхээр энэ ию гэдэг үг байгаа байхгүй юу? Тэр ию гэдэг нь болохоор хилэх гэсэн үг. Хилэх гэсэн үг. Тэгвэл хилэх гэдгийн ханз нь аль юм бэ гэвэл энэ 3 гэсэн үг байхгүй юу? Иванайта кодасай буюу одоо битгий хэлээрээ хараахан битгий хэлээрээ хэлэхгүй байж байгаарай хараахан битгий хэлээрээ гэсэн утгаар орж ирж байгаа гэсэн. Мада иванайта кодасай тийм ээ. За энэ ямар хансууд орж ирсэн байна вэ гэдгийг хэдүүлээ харах юм бол за энэ дандаа буруу бичсэн байна эднэр нь. За эхнийх нь болохоор тацуу буюу сууж агаад босхын ханз байна. Та цүү буюу сууж агаад босхын ханз байна. За дараагийнх нь болохоор ихгүй буюу явах гэдгийн ханз байна. Сургууль руу явах, ажил руу явах гэдгийг ихгүй буюу явах гэдэг ханз байна. За дараагийнх нь болохоор таберу буюу идэх гэдгийн ханз орж ирсэн байна. Идэх гэдгийн ханз орсон. За дараагийнх нь болохоор 20 дугаар асуулт байна тийм ээ. Райгэцү кеккон шимас. За райгэцү гэдэг нь болохоор дараа сард кеккон буюу одоо хурмаа хийнэ гэж. За рай гэдэг нь ханз нь болохоор бидний мэддэг ирэх гэдэг ханз байгаа. Хүрүү буюу ирэх. За энэ маань райгэцү буюу ирэх сар гэж угаасаа монголоор орчуулдаг та. Ирэх сар гэж орчуулдаг. Японоор ч гэсэн ирэхтэй бас ирэх сар гэдэг яг ханзаар бичдэг байна шүү дээ. Ирэх сар буюу нэгсэндээ дараа сар гэсэн. Одоо 6 сар болж байна гэхэд дараа сар чинь 7 сар тийм үү. Тэгэхээр жишээ нь 7 сард хуримлана гэсэн. Кеккон гэдэг маань хурим гэсэн. Кеккон сүрэг гэхээр хуримлах гэсэн утгаар орж ирж байгаа тийм. Хурмаа хийн гэсэн утгаар орж ирж байгаа гэсэн. За тэгээ рай гэцүү гэж орж ирсэн байна. Дараа сар гэж тийм ээ. Конбава, sorry. Коцроод ах юм аа. За. Би тэгэхэд энийг хийгээл явчих. За, рай гэцүү дараа сар тийм ээ. За, өөр энэ чинь юу бичсэн бэ хэдүүлээ харъя. За, има буюу энэ болохоор одоо гэдгийн ханз байгаа байхгүй тий. Тэр одоо гэдгийн ханзан дээр сарын ханд биччихээр кон гэцүү гэж орж ирж байна. Кон гэцүү гэхээр энэ сар гэсэн үг. Энэ сар.
Энэ сар. Тэгэхээр энэ сар чинь Конго чи ямар сар илээ? 6 сар тий Рокугацу. За дараагийнх нь болохоор энэ болохоор Кон шүү. За кон шүү, кон гэдэг нь чинь бас одоогийн ханз нь има буюу одоо гэдгийн ханз. Тэгэхээр шүү ороо тэгэхээр энэ 7 хоног тийм. Жишээ нь өнөөдөр чинь энэ 7 хоног шинээр эхэлж штэ. За рай шүү буюу дараа 7 хоног хэлж байгаа. Рай шүү буюу дараа 7 хоног. Тэгэхээр бидний мэддэг одоо энэ хүрүү гэдэг энэ ханз штэ тийм. Сургууль руу ирэх, гэртээ ирэх, юу гэдэг ирэх гэдэг ханз штэ энэ чинь. Явах, ирэх тийм үү хүрүү. 3 дугаар бүлгийн үйл үгтэй сүрүү хүрүү гэж бид үл ярьдаг. Тэгэхээр энэ ирэх гэдэг маань ч гэсэн одоо өөр ханзан дээр ингэж хамтдаа бичигдэхээр бас ирэх сар буюу нэгсэндээ арай өөр утгатай юу гэж юм бэ гэхээр дараа сар гэсэн утга тий. Эсвэл рай шүү. Рай гэсэн. Райнэ гэж хүртэл байдаг. Дараа жил хүртэл гэж хүртэл ирэх жил тий. Тэгэхээр гэж дараа гэсэн утгаар орж ирдэг байна. Зя За дараагийнх нь болохоор 21-р асуултаас эхэлж байна. За одоо хэдүүлийн энэчнээс та хэдий хэр сайн одоо шинэ үгэндээ хэр сайн байна вэ гэдэг чинь энэчнээс харж чадж байна гэсэн. За 21 хэдүүлээ харъя. Ваташи но хия ва коно апатто но ни дэс гэж. За миний өрөө буюу нэгсэндээ ваташи но хия гэж хэлчихээр миний өрөө л гэж орчуулдаг байгаа юм л та. Гэхдээ яг уу юугаараа яг Багцлж орчуулах юм бол миний өрөө гэж орчуулдаг байгаа. Яг үндэл тийм манайх гэсэн утгаар харж ирээд байгаа байхгүй тий. Тэгэхээр манайх энэ одоо апартмент буюу одоо энэ орон сууцын хоёр гээд диск гэж штт. Тэгэхээр хоёр юунд байх вэ? Давхар гэсэн үг. Тэгэхээр кай байхгүй тий. За тэгэхээр кай гэдэг маань давхар гэсэн үг байна тийм ээ. Давхар иккай, никкай гэдэг жишээ тэгээ явчихдаг тийм ээ. За сацуу. За сацуу болохоор ямар юмд ашиглагддаг юм бэ гэхээр ном, сэтгүүл энэ төр ашиглагддаг юм. Олон хуудастай юмд ашиглагддаг манайхаа. Хүмүүс боддоо юу гэж бодод байдаг юм бэ гэхээр ном, сэтгүүл энэ төр чинь нэмгхэн болохоор маяар тоолно гэж бодод байдаг. Май гэдгээр тоолно гэж бодод. Гэхдээ үгүй. Ном, сэтгүүл одоо өөр юу байдгийг Тэ? Ийм олон хуудастай зүйлүүдийг сацуугаар толдог. Сацуу, сацуу гэдэг. Сацуугаар толдог. За дай гэдгээр юу толд юм бэ гэхээр цахилгаан хэрэгслүүдийг толдог. Цахилгаан хэрэгсэл нь юу байх вэ гэхээр одоо компьютер гэдэг ч юм уу те телевиз гэдэг ч юм уу. За эднийг даяар толдог гэсэн. За хоныг ямар үед толд юм бэ гэхээр ийм нарийнхан урт зүйл дээр толдог. За жишээ нь бидний хамгийн сайн мэддэг мод бал тий. За өөр юу байдаг юм нарийнхан гонцгой юм байх юм бол хэдүүлээ хонгоор толдог гэсэн. За ханзанаас хонгийн ханзанд бас яг бидний мэддэг номны ханзаар бичигддэг шүү. За дараа 22 нь соно найфу де ринго дараараараа кутасай гэж. За тэр найфу гэдэг маань болохоор юу гэсэн үг шүү дээ. Knife. Яг Knife. Knife буюу хутга гэсэн утгыг англи үгийг энэ чинь японоор бичсэн байгаа учраас катаганаар бичсэн ба. Тэгэхээр хутгыг энэ хутгаар тийм ээ ринго буюу алимыг зүсээрэ гэж хэлэх гээд юм тийм үү? Зүсээрэ, зүсээрэ гэж хэлэх гээд байна. Тэгэхээр хэдүүлээ аливыг нь орж ирэх юм бэ гэхээр 3 нь болно гэсэн. Киру яг үнэ киру. За киругийн ханз болохоор ингэж бичигддэг. Энэ болохоор хэрчих, огтлох энэ төр тий зүсэх энэ төр дандаа энэ киругийн хандлаар бичигддэг. Бас киру гэж хэлэгддэг. Энэ манай өөрөө 1-р бүлгийн үйл үг байхгүй юу? 1-р бүлгийн үйл үг. 1-р бүлгийн үйл үг болохоор жижиг цүү аваа тэ болчихж байгаа. Хэрвээ 2-р бүлгийн үйл үг байсан бол рүүг нь хасаад ки олчих штэ. Тэгэхээр энэ ким би биш агаад гитэ гэж бичигдэггүй гитэ гэж бичигдсэн байгаас жижиг цүү аваад тэ аваад тийм болохоор энэ 1-р бүлгийн үйл үг гэдгийг хэдүүлийн чанаас харж болж байна гэсэн. За дараагийнхан шимэрүү гэдэг ханз байна. За шимэрүү гэдэг маань болохоор хаах гэсэн үг. Хаалганы хаах гэдэг ч юм уу тийм ээ. Шимэрүү буюу хаах гэсэн үг. Окирүү гэдэг нь болохоор босох гэсэн үг. Өглөө нүдээ ингэж нээгээд өглөө босхойг сэрэх энэ төр хэлж болно. Өглөө үеийн босхойг хэлдэг. За цукерүү гэдэг нь болохоор юг гэрэл саах энэ төр гэсэн утган дээр айгүйх орж ирдэг. Цукерүү саах гэсэн утгаар. Тэгэхээр соно найфо дэ ринго гитте кутасай буюу наад утгаараа ринго буюу алма
зүсээрээ гэсэн утгаар орж ирж байна. За найфу дэ гэдэг энэ чинь ягаад дэ авсан байгаа юм бэ гэхээр энэ нөө хэрэгсэл зааж байгаа юм. Найфу дэ буюу над хутгаараа ашиглаж зүсээрээ гэд наадхаа хэрэглээд наадхаа хийгээрэй гэж ингэж одоо хэрэгсэл зааж байгаа учраас энэ ч дэ авч байгаа. Бид нэр курума дэ кайримас гэхээр курума гэдэг чинь бас хэрэгсэл шүү дээ тийм ээ. Курума дэ кайримас гэхээр машинаар харин гэхээр машиныг ашиглаж агаад гэртээ харж байгаа зү тийм үү. Тэгэхээр яг тэмдэр ч адилхан дэнэгцэлж энэ дэр ингэж орж ирж байгаа гэсэн. За 23 Nani nani o wasuremashita kara jikan ga wakarimasen гэж. За юу мартсан болохоор яг үнэ. Jikan ga яг үнэ. За хийх чинь зөв токе буюу цаг гэсэн утгаар орж ирж байгаа тий цаг. За токе гэдэг нь болохоор бидний хардаг цагыг хэлж байгаа тийм ээ. Нэг бол бугуйн цаг, нэг бол хан дээр өлөгддөг бидний хардаг цагаа мэддэг цагийг хэлж байгаа. За тэгээд цагаа мартсан учраас та кара буюу тэгсэн учраас гэдэг энэ болохоор шалтгааныг зааж байгаа юм л да шалтгаан. Цагаа мартсан учраас жиканга вакаримасан гэхээр цагаа мэдэхгүй байна гэж. Тэгэхээр энэ жикан гэдэг чинь болохоор цаг явж байгаа цагийг мэдэхгүй байна гэж байна шүү дээ тийм ээ. За дараагийн жишөө. За жишөө гэдэг маань тол бичиг гэсэн үг. Чизүү гэдэг маань болохоор газрын зураг гэсэн үг. Чизүү гэдэг маань болохоор газрын зураг гэсэн үг. За дараагийнх нь сайфу гэдэг маань болохоор түрээвч гэдэг. Түрээвч. За 24 Watashi no uchi wa eiki ni chikai desu kara дараараа дис гэж. За манай учи гэдэг маань бас гэр гэсэн үг шүү дээ манайхан тий. Бенри адилхан тий. Яг сайн байна. Гэр гэдэгтэй адилхан шүү тий. Тэр watashi no uchi wa гэхээр манай гэр eiki ni chikai desu kara буюу экитэй ойрхон болохоор юу байх нь тий саяны жимгээлтийн хэллэг шиг бенри буюу одоо амар байдгаа, дуттай байдгаа буюу нэгсэнд амар байдгаа гэсэн утгаар бенри гэж олж ирж байгаа. За ипай гэдэг маань болохоор дүүрэн гэсэн үг. Ипай за дүүрэн. Эсвэл бас их гэсэн юм хоёр утгаар олж ирдэг. Жишээ нь ипай мизо но мимашта гэхээр айгүй ихтэй их ус уусан. За ипай аримас гэхээр дүүрэн байна гэдэг ч юм уу тийм хоёр утгаар ирж байгаа. За хита гэдэг маань болохоор муу уурч чадваргүй муу гэсэн үг. Эсрэг үг нь болохоор бидний мэддэг жозу шүү дээ. Жозу тий. За эсрэг үг нь болохоор жозу тэгээд хита. За жобу гэдэг бас хүмүүс мэддэггүй шүү манай хасаа хараад аваарай. За жобу гэдэг нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхлээрээ би буруу биччихлээ. Мөн шүү дээ. Жобу. За жобу гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхлээрээ бат бөх гэсэн. Бат бөх. Одоо жишээ нь энэ цаг айгу бат бөх, энэ шил айгу бат бөх гэдэг ч юм уу тийм ээ. Маш бат бөх гэж ярьдаг шүү жобу гэж. Маш их ашиглагддаг. Нэг чээсээ даваа хүмүүс нэг тоодоггүй шүү заяа. Тэгэхээр энэ шалган дээр гаш ирдэ шүү. За цаашаа хэдүүлээ яваад үзье. 25. За 25 нь Нацу Ясуми wa mainichi nani de oyogimashita гэж. За Нацу Ясуми буюу зуны амралтаар тий. Нацу гэдэг чинь зун гэсэн үг, Ясуми гэдэг нь амралт гэсэн үг. Тэгэхээр зуны амралтаараа mainichi буюу яг үнэ пүрү тий. Mainichi буюу өдөр бүр пүрүдэ oyogimashita. За пүрү гэдэг маань одоо бидний мэддэг пүүл буюу усан сан хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр усан санд одоо тий сэлсэн гэсэн утгаар орж ирж байгаа. За ресторан гэдэг нь болохоор харж байгаа шиг рестораныг хэлж байна. Бирү. За энэ манайхан уртаар бирү гэж бичээгүй багтаар бирү гэж бичсэн байгаас болохоор энэ building буюу нэгсэндээ барилгыг хэлж байгаа. Барилга. За дараагийн нь эребета. За эребета гэдэг нь болохоор цалхаан шатыг хэлж байгаа. Цалхаан шат. За 26. Ширанай котобага аримаштара сенсей ни шимашта гэж. За ширанай котоба. За ширанай гэдэг нь болохоор мэдэхгүй гэсэн үг. За мэдэх гэдгээ юу гэдэг юм бэ гэхээр ширүү гэдэг. Ширүү. Нэгдүгээр бүлгийн үйл үг манай. Ширүү нэгдүгээр бүлгийн үйл үг. Тэгэхээр ширүү гэдэг маань мэдэх гэдэг үгийг хэдүүлээ мэдэхгүй гэд хэлчихээр шигийн рүү нь болохоор мөрлөд шилжээд тэгээ атлаас автоматар най залгаж байгаа. Бидний үзэжсэн най хэлбэр маань. Ширанай гэдэг нь мэдэхгүй гэдэг үгсгсэн хэлбэр болчихж байгаа. Тэгэхээр ширанай котоба буюу мэдэхгүй үг байх юм бол аримашта кара буюу байсан болохоор гэж. Тэгэхээр нөгөө нэг учир шалтгааны кара гэдэг дүрмж орж ирж байна.
байсан болохоор сенсэний буюу багшаас гэж энийг харьцуулна. Багшаас яасан байх вэ те? Багшаас ишцүн мон шимашта. Сенсэний ишцүн мон шимашта. За багшаас асуулт асуусан. Шицүн мон сүрүү гэдэг нь болохоор асуулт асуух гэсэн үг байхгүй шицүн мон сүрүү. Асуу. Тийм ээ багшаас асуулт асуу. За жүгё. За жүгё гэдэг маань болохоор хичээл гэсэн үг. жүгёга аруу гэхээр би хичээлтэй тий би өдөөс хойш хичээлтэй гэдэг ч юм уу тийм ээ. Надад нэг хичээл нэгсэндээ хичээл анги гэсэн утгаар орж ирж байгаа. Тийм ээ жүгё. За тэгээд бенкё буюу бенкё гэдэг маань болохоор хичээл хийх гэдэг дээр орж идэг. Бенкё шимашта ч юм уу тий. Бенкё яг хичээл хийх гэдэг ерөнхийдөө л танд сөрөг бүр үйл өгөн дээр орж ирдэг хичээл хийх гэдэг утгаараа. За реншүү гэдэг нь болохоор бэлдэх гэсэн үг. Одоо би ямар нэгэн юмд шаардсан зориулт ч юм уу тий ямар нэг толтон зориулт ч юм уу тий бэлтгэхийг реншүү сөрөг гэдэг орж ирдэг. Тэгэхээр зөв хариулт нь манайха мэдгүй юм байсан болохоор багшаас асуусан гэхээр нэгэн зөв шүү. За ч юм шиг байна. За дараагийнх нь коно хея ва ацуй десу кара нани нани о акимашио гэж. За коно хея гэхээр энэ өөрөө ацуй десу кара буюу хадман болохоор ямар нэг юм акимашио буюу ямар нэг юм нэя гэдэг тийм үү. Нэ асаах биш. Ямар нэг юм нэ гэж хэлээд байна. Тэгэхээр хэдүүлээ харахаар маадуулаа юм л да. Тэгвэл маада цонхоо нээе. Цонхоо нээе гэж. За маадо гэхээр цонх гэсэн үг. Афура гэдэг нь болохоор байна гэсэн үг. Байна. Одоо байнд орох гэж хэлдэг штэ. Японд болохоор усанд орохыг хоёр янзаар хэлдэг. Нэг нь болохоор шава абиру буюу шүршүрт орох. Нэг дүүшинд орох буюу шүршүрт орох. Нэг нь болохоор офуроны хайру буюу байнд орох. Байнд орох. За би энийг энэ дээр бичээд үгүй за. Sorry энэ дээр бичиж. Энд бичиж. За ша ба абиру тийм. Шава абиру скобол офуроны хайру. Офуроны хайру. Хайру буюу орох гэдгээр хэлдэг. Абиру гэдэг нь болохоор дээрээс ингэж юм тусахыг хэлдэг байхгүй. Гэж дээрээс ингэж орохыг абиру гэдэг үйл өгөр хэлдэг. За тэгээд якон гэдэг нь болохоор мэдээж air conditioning тийм ээ. Халуун эсвэл өвөл хэдүүл ашиглаж болно. За тэбүрү буюу ширээ гэсэн үг. Тэгэхээр ширээ гэж мэдээж хэлэхгүй. Тэгэхээр мадо буюу цонх нэя гэж. Хэрвээ энэ ч цукемашү буюу асацхая гэж байсан бол энэ ч бидэл гурыг сонгох гэсэн. Якон о цукеру гэж хэлдэг байхгүй. За дараагийн 28. Кино ва гаккоте такусен канжи о өчигдөр сургууль дээр одоо олон ханз обоимашта буюу цээжилсэн. Өнгөрсөн цаг дээр бичиж. Обоэру гэдэг нь өөрөө цээжлэх гэсэн үг. Обоэру цээжлэх гэсэн үг. Энэ болохоор 2 дугаар бүлгийн үйл. Обоэру. За кумару. За кумару гэдэг нь болохоор баларах, хэцүү байдалд орох гэсэн үг. Кумару гэхээр баларах, хэцүү байдалд орох. Одоо шинэ би төрөвч алга болгочлоо. Куматта тий кумаримашта. Юу гэж англи би баларчлаа. Төрөвч алга болгоцсон юм чинь тий. Уцаа алга болгочлоо. Өөр яа тий. Маргааш амир их шалгалтай. Тийм болохоор куматтай мас гэхээр айгуу хэцүү байдалд орсон байна тий. Баларсан байна гэсэн. За дараагийн нь моцу. За моцу гэдэг нь маань болохоор гартаа ингэж юм байхаг хэлж байна. Моцу гэж гартаа юм байхаг хэлж байгаа. Өрөө гэдэг маань болохоор зарах гэсэн үг. Өрөө гэдэг маань болохоор зарах гэсэн үг. За та нар харж байгаа бол цүн чи болоод рүүн ри болцсон байгаа учраас эдгээр бүгдээр энэ гурав гуруула нэгдүгээр бүлгийн үйл үг байна гэдгийг хэдүүлээ харж болох нэ. За 20. За 20 нь болохоор коно кофе ва сато о такусан иримашта кара дараараа дис гэж хэлж байна тийм үү. За коно кофе ва энэ кофе сато буюу элсэн чихэр гэсэн үг. Сато гэж. Элсэн чихэр маш их те иремашта кара буюу хийсэн болохоор дараараа дис. Буюу за хэдүүлээ харъя. Карай гэдэг нь болохоор
халуун ногоотой гэсэн үг. Тийм ээ? Халуун ногоотой. Айгуу тийм халуун ногоотой spicy гэж ярьдаг тийм. За амай гэдэг нь болохоор маш тийм чихэрлэг, нялуун гэсэн үг. Тийм ээ? За маруи гэдэг нь болохоор юм бөөрийнхий гэсэн үг манай. Энгийн тийм өөр шал өөр орж ирсэн байна. Бөөрийнхий маруи гэж бөөрийнхий гэсэн үг. За вакай гэдэг маань болохоор залуухан гэсэн үг. Вакай гэдэг маань болохоор залуухан гэсэн үг. Тэгэхээр зөв хариулт нь амай буюу 200 болчихж байгаа байхгүй юу? Амай буюу 200. Яагтгүй л элсэн чихэр маш их хийсэн болохоор тийм ээ. За дараагийнх нь болохоор 30-ийн хэдүүлээ харъя. Цуёй казега дараараараа имас гинэ. За хүчтэй салхилж байна гэж хэлүүлээ л шүү дээ. Тэгэхээр би энэ өмнө хэлчихсэн тийм ээ манайха. Юу гинэ чимгээрч? Фуйтэй юу? Яг үнэ. Фуйтэй буюу фуку гэдэг маань болохоор салхилах гэсэн утгаар орж ирж байгаа. Фуку салхилах. За тобу гэдэг нь болохоор нисэх гэсэн үг манайха. Нэгдүгээр бүлгийн үйл. Тобу нисэх. За дараагийнх нь хаширу гүйх гэсэн үг. Исогу. За яарах хурдлах гэсэн. Исогу. Яарах хурдлах. За ийм үгнүүд байна тийм ээ. Сайд бол цааш явъя. За дараагийнх нь болохоор хэдүүлээ энэ доогуур дурсан байгаа өгүүлбэрийг уншаад адилхан төстэй үгийн өгүүлбэрийг хэдүүлээ энэ дөрвөн сонголтуудаас олно гэсэн үг. Энэ дөрвөн сонголтоос олно гэсэн. За Корева Рёшин но шашин дэс. За Рёшин гэдэг маань болохоор эцэг их гэсэн тийм. Эцэг их гэсэн үг тийм. Эцэг их. Тэгэхээр шууд автомат хэдүүлээ эцэг их гэдэг үгийг хайх нь шүү дээ. Эцэг их. Ане имото. За ане гэдэг нь болохоор игч, төрсөн игчийг хэлж байгаа эмэгтэй тий. Игч. Имото гэдэг нь болохоор эмэгтэй дүүг хэлж байгаа. Эмэгтэй дүү. За хоёр нь болохоор ани гэдэг чинь болохоор ах гэсэн үг. Төрсөн ахыг хэлж байгаа. Ни гэж дуудахаар төрсөн ахыг хэлдэг байхад нэ гэд эгээр дуудахаар төрсөн игчийг хэлдэг байхад. За отото гэхээр төрсөн эрэгтэй дүүг хэлж байгаа. Эрэгтэй дүү, төрсөн эрэгтэй дүү. За тэгээ чичи хаха. Тэгэхээр зөв хариулт нь тий мэдээж чичи хаха буюу аав ээж гэсэн хариулт болчихж байгаа гэсэн. За собо. За энийг би өмнө танд чимээс зааж байсан тий. Софо гэхээр өвөө. Собо гэхээр эмээ гэсэн. Тийм ээ. За тэгэхээр зөв хариулт нь рёшин гэж байгаа юм чинь чичи болон хаха гэж байгаа. За 32. Коно дансу ва ясаши дес. За ясаши гэхээр манайха ингэж ойлгоод байдаг. Сайхан сэтгэлтэй гэж ойлгоод байдаг. Мөн л дөө. Гэхдээ энэ өгүүлбэр дээр энэ юу данс буюу энэ бүжиг бол сайхан сэтгэлтэй гэж хэвчэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Японд хоёр төрлийн ясаши гэдэг Япон хэлэнд. Нэг нь болохоор ханзан арай өөр бичигддэг. Амархан уу? Яг үнэ амархан. За нэг нь болохоор сайхан сэтгэлтэйгийн ясаши, нөгөөд нь болохоор амархан гэдгийн ясаши. Гэхдээ ханзан өөр. Ханзан юм. Дээдлийнх нь болохоор сайхан сэтгэлтэй гэдгийн ясаши, доотлийнх нь болохоор амархан гэдгийн ясаши. Тэгэхээр амархан энэ бүжиг бол амархан гэж хэлж байгаа учраас амархан гэдэг үгтэй адилхан үг чинь кантан шүү дээ. Амархан гэсэн. Сэтгэлийн ханд дотор нь байвал тэгэл сайхан сэтгэлтэй юм байна те. Нөгөөх нь бол амархан бол авчлаа те. Яг үнэ. Яг үнэ. Өдөр тэгээд амтан ингээл Тэглээ. Яг үнэ. Дээдлийн хоёулаа авах юм бол яг үнэ голдоо сэтгэлийн ханз орж ирж байгаа. Бас урталтаа хүний ханз орж ирж байгаа. Тэ? За, ясашигийн ханз болохоор юм бит. Нөгөө нэг сайхан амархан гэдэг. За, өөр хэдүүл ямар үгнүүд вэ? Таноши хөгжилтэй гэсэн үг тийм. Таноши хөгжилтэй. Тайхэн гэдэг нь болохоор хэцүү, түүхтэй, хэцүү энэ төр гэсэн утгаар орж ирж байгаа юм. Цумаранай гэдэг нь уйтгартай гэсэн үг. Цумаранай гэдэг нь уйтгартай гэсэн үг. Тийм ээ? За дараагийнх нь
Фуко сентаку шимашта гинэ. За гинэ. За сентаку. За сентаку гэдэг нь болохоор фуко сентаку шимашта. Фуко Багштай канта нь юу болч юу? амхан гэсэн үг. За. Тэгэхээр амхан гэсэн үг байхгүй нэгэн зөв гэсэн. Ясаши канто хоёр ч адилхан байхгүй. За дараагийнх нь фуку гэдэг маань болохоор хувцас гэсэн үг. Сентаку шимашта. Сентаку гэдэг нь болохоор хувцас угаах гэсэн үг. Хувцсны угаалга байхгүй нэгсэндээ хувцас угаах гэсэн үг. Сентаку. Тэгэхээр фуку сентаку шимашта гэхээр хувцас угаасаа гэж. Тэгэхээр зөв хариулт нь 4 нахгүй. Фуку арау. Арау гэж бас угаах гэсэн үг. Арау гэж бас угаах гэсэн үг. Арау угаах. Тийм ээ. За хэдүүлээ энэ бусад өгнүүдийн хэдүүлээ үзье. Фуку кимашта. За энэ киру буюу өмсөх гэсэн үг. Хоёрдугаар бүлгийн үйл үг. Өмсөх. Киру. Хоёрдугаар бүлгийн үйл үг. Өмсөх гэсэн үг. Бүсгийнээс дээш юмнуудыг өмсөх дээр ашигладаг. Ватасу. Ватасу гэж өгөх гэсэн үг. Хин нэгэнд ямар нэг юм өгөх, дамжуулж ингэж өгөх. Ватасу гэдэг нь адилхан үг нь агерутай адилхан. Агеру гэж чинь бас өгөх гэсэн үг шүү дээ. Агеру, ватасу өгөх гэсэн үг хоёулаа. Нүгүү. Хувцас тайлах гэсэн үг. Хувцас тайлах, нүгүү тайлах гэсэн үг. Фуко нүги маш таг хувцас тайлсан гэсэн үг байна шүү дээ. Тийм үү? За ойлгомжтой дэжгүй байх гэж бодож. За дараагийнх нь Коно heya wa kurai desu гинэ. Kurai. Харанхуй гэсэн үг те. Kurai гэж. Манайха харанхуй гэсэн үг. Гэрэлгүй гэсэн үг байхгүй нэг зүйл. За тэгэхээр гэрэлгүй гэхээр хэдүүлээ. Юу гэж алийг нь сонгох уу гэхээр. За хэдүүлээ үзье. Акаруи гэдэг нь. Яг байна. Акаруи буюу гэрэл гэдэг гигээтэй гэдэг ий тэмдгийн нэрийг үүсгэсэн байна шүү дээ. Акаруи гэдэг гэрэлтэй гигээтэй гэдэг үйл үг биш үү? Sorry. Ий тэмдгийн нэрийг үүсгээд кунай залгачих. Тэгэхээр акару кунай буюу гигээтэй биш болчих. Кунай буюу биш гэсэн үг. Ий тэмдгийн нэрийг үүсгэхдээ кунай залгадаг. Ийг нь асаж байгаа. Тэгэхээр коно хиява акару кунай буюу гигээтэй биш гэсэн. Акаруи гэдэг нь болохоор гигээтэй гэрэлтэй гэсэн үг. Та нар акаруи хия гэж төслөд үзвэл би нэг бас өмнө хэлж ирсэн. Акаруи хия гэхээр гэрэлтэй гигээтэй өрөө те. Шизука нам гүм гэсэн үг манайх. Шизука гэхээр нам гүм чимээг байна ш. Та нарын одоо гэр чинь нам гүм байна уу те? Нам гүм чимээг гэсэн. За шизука жанай гэхээр нам гүм биш гэсэн үг. За энэ болохоор яагаад биш гэдэг үүсгэхдээ жанаяар үүсгэсэн байгаа юм бэ гэхээр наа тэмдний нэр болох шизука гэдэг. Наа тэмдний нэрийг үүсгэхдээ жанай гэдэг. И тэмдний нэрийг үүсгдэг кунай залгадаг. Японы хэлэнд тэмдэг нэрийг хоёр ангилдаг. Нэг нь и тэмдэг нэр, нэг нь наа тэмдэг нэр. Би сая тэмдэг нэрийг а гэдээ энэ бичсэн байх шүү. Тэмдэг нэр гэсэн үг шүү. Заа юу? И болон наа тэмдэг нэр. Энэ үүсгэхдээ ийг нь болохоор кунай болдог. Наа нь болохоор жанай бол. Эсвэл Дева аримасэ. Дева аримасэ. Адилхан манайхан Дева аримасэ. Кунай гэдэг нь бас ку аримасэ болж байна. Ку аримасэ бас болчихно гэсэн. Жанай Дева аримасэ. Энэ хоёроор ялгаатай юм бэ? Жанай Дева аримасэ хоёроор ялгаатай юм бэ? Тэгэхээр Дева аримасэ гэдэг нь болохоор илүү бичгийн хэллэг гэж хэлж байна. Бичгээл яад үлгүй бүтнээр бичсэн баг. Бүтнээр бичсэн. Ку аримасэ бас бичгийн хэлбэр. Кунай жанай гэдэг нь болохоор ярианы хэлбэр буюу одоо богино хэлбэр гэдэг юм хэд ойлгочих болно гэсэн үг. Тийм ээ. За цаашаа явъя хэдүүлээ. Ри-сан ва Мори-санны пен о кашимашта гэж. Ри-сан ва Мори-санны пен о кашимашта. Ри-сан Мори-санд бал
зээлсэн гинэ. Касу гэдэг нь болохоор зээлэх гэсэн үг. Зээлүүлэх гэсэн үг. Зээлүүлэх. Нэгснээр зээлдүүлэх үү? За л ээж аа энийг хэдүүлээ зээлдүүлэх гээ. Ялгаа өгчтэй зээлдүүлэх, зээлдүүлэх. Касу гэдэг нь манайха. Нэгдүгээр бүлгийн үйл үг. Кариру хоёрдугаар бүлгийн үйл үг. Энэ болохоор зээлэх гэсэн үг. Зээлэх. Би хэн нэгнээс манайхан төсөөлөөрэй. Та нар хэн нэгнээс юм зээллээ. Би хэн нэгнээс юм зээллээ. Тэр үед болохоор кариру ашиглана гэсэн үг. Кариру. Би хэн нэгнээс та нар бүгдээ хэн нэгнээс юм зээллээ. Тэр үед яг кариру буюу нэгдүгээр бүлгийн хоёрдугаар бүлгийн үйл үг каримашта энтер гэдэг те. Тэгвэл ашиглаж болно гэсэн. Касу гэдэг нь болохоор би хэн нэгэнд юм зээлж байгаа. Би хэн нэгэнд мөнгө зээлж чинь, би хэн нэгэнд ном зээлж чинь. Би хэн нэгэнд юу гэдгийг те балаа зээлж чинь гэдэг ч юм уу. Надаас гарч байгаа гэсэн. Касу гэдэг нь болохоор надаас гарч байгаа. Кариру гэдэг нь болохоор би хэн нэгнээс зээлж байгаа юм баггүй. Кариру гэдэг. Тэгэхээр энийг хэдүүлээ харах юм бол рисан гэдэг нь энэ өгүүлбэрийн одоо тий гол эзэн нь ахгүй юу? Эзэн нь рисан ва гэж байгаа учраас. Тэгэхээр рисангийн хувьд рисан энэ кашимашта гэдэг энэ касуг ашигласан байна шүү дээ. Тэгэхээр рисан ямар нэг юм зээлдүүлсэн байх нь шүү дээ. Хинт зээлдүүлсэн байх нь? Морисанд юугаа зээлдүүлсэн? Малла. Тэгэхээр рисан морисанд баал зээлдүүлсэн. Нэг би зээлдүүлсэн гэж хэлийдвэл. Тэгэхээр зөв хариулт нь харъя л та. Рисан ва морисанны пен о каримашта. Энэ бүр эсрэгээрээ бичиж. Рисан морисан сангаас пен зээлсэн. Биш. 3. Рисан ва морисанны пен о мораимашта. Рисан морисангаас пен авсан. Биш. Тийм ээ? Адилхан утгатай үг нийлүүл яагаад байгаа штэ. Тэгвэл морисан ва рисанны пен о каримашта. Манай сонсож байгаарай. Морисан рисангаас пен о каримашта буюу зээлсэн гэж орж ирж байна. Өгүүлбэрийн эзэн яг энэ дээр бол морисан гэдгээр орж ирж байна. Морисангийн талаас харвал морисан рисангаас бал зээлсэн шүү дээ. Тийм ээ? Энэ дээр болохоор рисан морисанд балаа зээлдүүлсэн. Тэгэхээр өгүүлбэрийн эзэн нь хэн байгаас шалтгаалаад өөр болж байгаа биз? Өгүүлбэрийн эзэн. Өгүүлбэрийн эзэн хэдүүлээ яаж мэдээд байгаа гэвэл энэ ва гэдэг юм мэдээ. Морисан рисангаас бал зээлсэн. Энэ болохоор рисан бол морисанд балаа зээлсэн байхгүй юу? За энэ хүмүүсийн бас толгой айгүй хэрэгэд байдаг юм юу бэ? Асуу карьерүү дээр энэ тавын айгүй толгой нь хэрэгэд идэв. Тэгэхээр манайхаа би дахиад хэлье. Энэ хоёр яг л нэг л зүйлийн талаар яриад. Гэхдээ тэр үйл явдлыг яг л нэг л зүйлийн талаар нэг л зүйлийн талаар яриад байна. Гэхдээ А хүн байлаа, Б хүн байлаа. Нэг нь болохоор А талаас нь яриад байна. Жишээ нь нэг нь болохоор Б талаас нь яриад. А хүн нь тэгсэн, А хүн нь Б санд юм зээлдүүлсэн, Б санд нь болохоор А сангаас юм зээлсэн гэд хоёр талд нь гарч өгүүлбэрийн эзнийг орлож хийж байгаа яриад байгаа байхгүй. За тэгэхээр зөв хариулт нь 2 гэсэн. За дараагийн хэдүүлээ шууд явчих дахиад. За одоо болохоор бумпо буюу дүрм орж ирж байна. Бумпо буюу дүрм орж ирж байна. За. Ваташи ва аштано хикоки күний яг хоёр юм бас. Би маргаашийн хикоки гэж онгоц гэсэн үг. Онгоц нутаглуугаа харьна гинэ. Хүний яг хоёр юм бас. Нутаглуугаа харьна.
Тэгэхээр би маргаашийн онгоц монголоор л юу гişилэх гэдэг. Би маргаашийн онгоцоор улс нутаглуугаа харина. Тэгэхээр онгоцоор гэж хэлэх гээд байна да. За би нэг өмнө хэлсэн шүү дээ. Дэ баггүй. Тэ яг үнэн дэ. Ямар нэг арга хэрэгсэл, ямар нэг юм ашиглаж агаад ямар нэг юм хийж байгаа тийм үү. Тэгэхээр онгоц нь суугаад тэгээ нутаглуу харих гэдэг шүү дээ. Онгоц гэдэг зүйлийг ашиглаад тэр харих гэдэг үйлдэлийг хийх гэдэг шүү дээ. Тийм ээ? За тийм болохоор дэ арч. Дараагийнх нь сеншу депато де кабан куцунадо каймашта. Сеншу өмнөх 7 хоног гэсэн үг. Өмнөх 7 хоногт дебато буюу департамент буюу за том дэлгүүр дээр кабан буюу цүнх гутал гих мэдсэн зүйл худалдаж авсан. Тэгэхээр энэ хоёр N5-ын я надо гэдэг дүрэн байна. Я буюу кабан цүнх болон гутал гих мэдчлэн зүйл. Нэр үг я нэр үг ой яад нэр үг бингүүтэй яа биччихв. Зодож байгаа. Нэр үг тэгээд надо ордог. N4-ийн дүрм. N5-ийн дүрм. Я над. Тэ? За бас гих мэтлэн зүйл гэсэн утгаар гарч ирж байгаа. За 3 нь ваташива маяса шичижи горо ие димас гинэ. Би өглөө болгон 7 цагийн горо буюу үед гэрээ гардаг гэж. Гэрээс гардаг гэж хэлэх гээд байна л та. Монголчууд энэ дэр нэг юм алдах гээд байдیں۔ Кара гэдгийг ашиглах гээд байдیں۔ Яг үл гэрээс гардаг гэд монголоор ч гэсэн гэрээс гэд аас эс ашигладаг болохоор монголчууд ойлгохдоо кара гэдэг аас эс гэж хэвжилсэн байдаг болохоор караг ашиглах гээд байдаг. Уус ашиглая гэж чинь байхгүй. Гэхдээ Димас гэдэг үгэн дээр хэдүүлээ ямар нөхцөл ашигладаг юм бэ гэвэл ашигладаг. Димас гэж ашигладаг. Димас. Димас. Энийг заавал хэлээрэй. Димас буюу гарах гэдэг үгэн дээр яах нь үйл үгэн дээр гэдгийг ашигладаг байна шүү дээ. Гэдэг нөхцөлийг ашигладаг. Тийм ээ. За дараагийнх нь кино супаде Танака-сан аимашта гэж. Өчигдөр супермаркет дээр Танака-сантай уулзсан гэж хэлэх гээд. За яг хуу тоо ашиглаж болно л доо. Гэхдээ энэ ч тоо алга тийм үү. Бас тэрнтэй уулзсан гэж хэлэхээр таарлцсан. За гэж хэлэхээр ни авт. Танака-санны аимашта. Танака-санны аимашта гэж ашигладаг. Тэ таарлцсан. Супермаркет дээр Танака-сантай уулзсан буюу таарлцсан байх нь шүү дээ, тийм ээ. За дараагийнх нь 5 нь Ваташино учино Honda wa kyonen chichi tsukurimashita. За Ваташино учино Honda wa буюу миний гэрийн хон гэдэг маань болохоор ном гэсэн үг. Дана гэдэг маань болохоор тавиур гэсэн үг. Номын тавиур кёнэн буюу өмнө жил аав хийсэн гэж. Хин хийсэн? Аав хийсэн. Тэгэхээр мэдээж чи яа гэж хэлэхгүй шүү. Яа гэж юу орчлоогүй. Чи дэ гэхээр болохгүй шүү. Ааваар хийгцэн гэж болох байсан. Гэтэ энэ чи хийсэн гэж шүү. Тийм үү? Хийсэн. Тэгэхээр аав хийсэн гэж хэдүүлээ хэлэх гээд байна л та. Тэгэхээр байхгүй. Аав гэдэг хүн хийсэн, хин хийсэн, аав хийсэн гэж аавыгаа дотдоо шилж байгаа учраас энэ чиг гааж байгаа. Чига зүггүй юм ба шүү. Аав хийсэн. Тийм ээ, хин хийсэн, аав хийсэн. Тэр нь чухал байхгүй. За тэгэхээр бахна. За дараагийнх нь кё яоя де ринго о каймашта. Ицуцу 1000 yen дэшта. Өнөөдөр за жимс ногооны дэлгүүр жимс ногооны дэлгүүрийг хэлж байгаа манайха жимс ногооны дэлгүүр өнөөдөр жимс ногооны дэлгүүр дээр ринго буюу алимыг худалдаж авсан каймашта худалдаж авсан энэ эцүүц үг гэж уншин те 5 ширхэг нэгсдээ 5 ширхгээрээ 1000 yen гэж байсан гэж биш та 5 ширхгээр гэхээр 5 ширхэг нийлээд 1000 yen. Тэгэхээр манайха юу вэ? R яг 4 баггүй. D баггүй уушлаарай. 1 баггүй. Эцүүцүүдээ.
5-аараа 1000 гэж ийсэн. 3-аараа тэд гэж ийсэн. 2-ороо тэд гэж ийсэн. Тэгдэж штэ. Нэгээрээ зарахаараа 300 мөртлөө 2 л олчхаар 500 болдог ч юм уу те. Тэгэхээр футацүү дэ гойхягүй гэдэг ч юм уу. Тэр үед энэ дэ гэдэг нөхцөлийг ашиглав. Дэ. Зя. За дараагийнх нь кино скоши самукатта десу ка? Кё самукунай десу. За тэгэхээр энэ ч өчтөр хүйтэн байсан ч гэсэн өнөөдөр бол хүйтэн биш байна гэж хэлэх гээд байна тийм ээ. Тэгэхээр энэ зүгээр ваагаал. Кино ва скоши самукатта десу га кё ва самукунай десу. Өчтөр бол тийм байсан ч гэсэн өнөөдөр бол тийм байна гэж хэлэх гээд байна гэсэн. Ва. Ва. За 8. Минами мачи ва уми га кирei Шизука десу гэнэ. Минами гэдэг хот маань уми буюу далайн цэвэрхэн бөгөөд үсгэлэнтэй бөгөөд нам гүмэ гэж. Тэгэхээр манайха наа тэмдэг нэр хоёр тэмдэг нэрийг холбоход яадаг вүлээ? Дэ авдаг шүү дээ. Хоёр тэмдэг нэрийг бас бөгөөд гэж холбохдаг. Дэ авдаг. Одоо энэ далайг яаж юм? Энэ далай бол үсгэлэнтэй, том, наамгүм ингээд энэ далайг ингэж тодорхойлоод байна шүү дээ. Тим гэж тодорхойлж байгаа үнүүд чинь өөрөө тэмдэг нэрүүд байдаг. Тэмдэг нэрүүд байдаг. За тэр тэмдэг нэрүүд чинь ингэж холбогдохдоо буюу холбогдох хэрэгтэй болчихж шүү дээ. Цэрүүхэн бөгөөд, юу гэдэг үсгэлэнтэй бөгөөд бас намгүм ингээд би нэг холбох гээд байна. Бөгөөд бас гэж дараалуулж тоочч хэлэх гээд байна. За тэр үед энэ дэ авдаг байхгүй. Дэ. Наа тэмээний ардаас дэ авдаг манайха. Наа тэмээний ардлаас дэ авдаг. Энэ наа тэмдэг нэрийн орж байгаа энэ ардлт нь энэ өөр тэмдэг нэр нь и тэмдэг нэрч байж болно, наа тэмдэг нэрч болно. Энэ хамгийн гол энэ нааг тэмдэг нэр нь урд байгаа нь чухал. Дараагийн хэдүүлэг төрөө и тэмдэгнэр байсан бол яах вэ гэсэн байсан бэ гэвэл бас артлаас нь наа тэмдэгнэр байсан ч и тэмдэгнэр байсан ч ялгаагүй. Гэхдээ урталтаа нь и тэмдэгнэр байсан бол энэ и насадангуудаа күтээ авт. Күтээ. Тэгэхээр самукүтээ кирэ гэдэг ч юм уу тий. Кавай күтээ одоо өөр юу гэдэг ойш күтээ энэ төр гэж орж ирдэг байна ш. Тэгэхээр урталтанд орж байгаа тэмдэгнэр чухал. Тэгэхээр энэний урталт нь ямар тэмдэгнэр байна? Кирэ гэх наа тэмдэгнэр байна да. Тийм болохоор энэ ч тий авч. За дараагийнх нь Майкава. Хаяши-сан, нани ни ару камера ва Хаяши-сан но desu ka? За Хаяши-сан тэнд байгаа камера Хаяши-сангийн хуу гэж. Тийм ээ? За тэнд байгаа. Тэнд гэж хэлэх гээд шүү дээ. Тэнд. Тэнд гэд газар зүй зааж байна. Тэгэхээр газар зүй зааж байгаа үг энэ чинь ганцхан байна манай. Тэнд байгаа гэж хэлж байгаа учраас. Газар зүй. Тэгэхээр соко байхгүй. Соко. Тэгэхээр коко соко асоко гэж маань бүгд тэр газар зүй зааж байгаа шүү дээ. Коко энд гэсэн үг. Соко тэнд одоо наанчин гэсэн үг. Асоко тэнд гэсэн үг тийм үү? Тэр бүгд газар зүйн байрлал зааж байгаа. Энд тэнд наанчин гэдэг. Доко гэдэг нь болохоор зүгээр хаана гэдэг асуултын тэмдэг байна. Газар зүйн асуултын тэмдэг. Тэгэхээр энэ ч болохоор тэнд байгаа, наанчин байгаа камерт ч одоо чиний хуу буюу Хаяши сангийн хуу гэж асууж байна. Нэгэн зүг гэсэн. 10 Сеншу хажимете ски о шимашта. Тийм ээ? За бэн гэсэн чинь суу desu ka? Дэштака гэсэн чинь буцаад туттэмо таношикатта desu гинэ. За юу ч юм хэрэг өмнөх 7 хоногт анх удаа скигээр гулгасан. Нэгсэндээ ски тэг гулгасан гэж хэлэх гээд байна тийм үү? Японы хэл дээр гулгасан гэж хэлдэггүй скио сөрөг гэдэг хэрэг. Скио шимашта буюу скигээр гулгасан. Чи бэн тийм үү? Суу desu ka? За дэштака буюу ямар байсан бэ гэж асуух гээд байна тийм. Ямар байсан бэ? Гоё байсан уу? Муухай байсан уу? Чамд ямар санагдсан бэ? Ямар байсан бэ гэж асуух гээд. Тэс чи нөгөө хүн нь үнэхээр тэг хөвчлөлтөй байсан гэж байна. Яа за ямар байсан бэ гэхээр аль нь юм бэ гэвэл дочира дэштака.
Доната дештака, икцу дештака, икага дештака. Дөрөв. Икага гэдэг би та хэдэд өмнө чимгээ хичээлээ инглинд хэлжсэн санагдаад байна те. Икага гэдэг чинь доо гэдэг үгтэй адилхан байхгүй. Доо дештака. Доо дештака гэхээр ямар байсан бэ гэсэн. Доо дештака ямар байсан бэ? Энэ шишээ нэг хүн яваад ирлээ хэдүүл асуулаа. Ямар байсан? Тэг гоё хийсэн үү, муухай хийсэн үү? Яг тэр доо гэдгийн одоо арай хүндэтгэлийн хэлбэр, тийм ээ? Хүндэтгэлийн хэлбэр буюу одоо Арай гэдгийн доната шиг болдог шиг лөө. Тийм. Яг үнэ. Тэний яг тэндээ ч адилхан икага буюу ямар вэ гэсэн утгаар гарч ирж байгаа. За, икуцу гэдэг нь хідэн ширхэг гэсэн үг. Икуцу. Хідэн ширхэг. Тийм болохоор энэ хитоцу, футацу, мицу гэдээ бас цүгэр тол явчихдаг. Столт нь икуцу, хариулт нь хитоцу, футацу, мицу. За, дууната саяны хин их чи асуудаг шиг, чимээх чи асуудаг шиг дараа гэдэгтэй адилхан. Дууната буюу хин гэсэн үг. Дууната, дараа адилхан. Дууната гэдэг нь бас хүндэтгэлийн хэлбэр. Доочира. Доочира гэдэг нь аль нь вэ гэсэн үг. Доре гэдэг үгтэй адилхан. Доре деска. Аль нь вэ? Бид нарт аюул олон сонголтууд байгаа. A, B, C, D гэх. Эднэрээ аль нь вэ? А нү, Б нү, С нү. Тэрний адилхан доре буюу доочира. Гэдэг нь хүндэтгэлийн хэлбэр. Доочира гэж хүндэтгэлийн хэлбэр байна. За, энэ хүртэл ажгүй те. За, цаашаа явъя. За, мори. Кен-сан, дайгаку но жугё ва хажимаримашта гэж. Кен-сан, их сургуулийн хичээл хажимаримашта. Эхэлсэн үү гинэ. Хажимаримашта. Эхэлсэн үү гэсэн чинь Кен-сан үгүй гэж шүү дээ. Райшу хажимаримас буюу дараа 7 хоног эхэлнэ гэж. Манай хичээл. Тэгэхээр үгүй эхлэх байгаа гэж хэлэх гээд байна те. Үгүй хараахан эхлэхгүй. Юу н хараахан гэж хэлэх гээд байна тийм үү? Тэгэхээр мата гэдэг чинь мада гэсэн. Хараахан гэсэн үг. Хараахан. Мада дэс гэхээр хараахан. Нэгсэндээ хараахан эхлэхгүй байгаа гэсэн утгаар гэж байна. Мада гэж. Хараахан. За чото гэдэг нь болохоор жоохон гэсэн үг те манайхан. Жоохон. Жаахан. Мо гэдэг нь аль хэдийн нэ гэсэн. Эхлэхгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр аль хэдийн гэсэн үг орохгүй шүү дээ. Мо гэдэг үг. Аль хэдийн гэсэн. Мо гэдэг нь. Нэгсэндээ чи хоолоо идчихсэн үү гэхээр аль хэдийн идчихсэн. Аль хэдийн тэр зүйлийг хийцэн байхгүй. Мо гэдэг нь. Мата гэдэг нь хараахан идэггүй байгаа. За яку гэдэг нь болохоор сайн эсвэл тогтмол гэсэн хоёр утгатай. Яку гэдэг нэг бол сайн гэсэн үг, нэг бол тогтмол гэсэн. За тэгээд цаашаа явъя. Бёиндэ гинэ. За бёин буюу эмнэлэгт. За иша гэж эмч гэсэн үг. За кё кара ишукан кусури о нонде райшу но гицуёби ни ките кудасай гэж. Кё кара өнөөдрөөс эхлээд ишукан буюу 1-7 хоногийн турш Кусури буюу имиг нонде буюу уугаад райшуно гицуёбини буюу дараа 7 хоногийн 1 дэх өдөр ките кудасай буюу ирээрэй гинэ. Тэгэхээр за энийг уугаад тэгээ 7 хоног уугаад тэгээ дараагийн 1 дэх өдөр ахиад ирээрэй гэж хэлэх гээд ашиг байна те. Тэгэхээр хэдүүлээ мата ахгүй. Мата гэдэг нь ахиад гэсэн. За манайха энэ дээр анхаараарай. Мада чи да харсан байх юм бол хараахан гэсэн. Хараахан эхлэхгүй, хараахан идэггүй. Хараахан тэр зүйлийг хийгээгүй байгаа. Мада гэдэг да харсан баг. Мата та гэд ороод ирэхээр ахиад гэсэн. Ахиад. Нэг англиар бол again аахгүй. Ахиад. Дахиад нэг удаа. Дахиад яг хийсэн зүйлээ дахиад нэг удаа гэсэн үг. Мата. Тэгэхээр юу гэдэг юм бэ гэхээр гицёбны мата гэдэг сая буюу дахиад ирээрэй гэдэг. Ахиад буюу дахиад те. Амари тимч их амари гэдэг нь тимч гэсэн утгаар гарч ирж байна. Тимч нэгэсэндээ амари табимаsen. Тэгэхээр тимч идэхгүй, тимч их идэхгүй гэсэн үг байна. Амари табимаsen. Тимч их иддэггүй гэдэг ч юм уу те.
Чи хэр их одоо юу иддэг вэ? Юу гэдэг нь тий? Ногоо иддэг вэ гэсэн чинь амари табемас гэхээр хараахан мангарч чинь тийм ч их иддэггүй гэсэн утга гарч иж. Амари табемас. За такусан маш их гэсэн үг тийм ээ. Маш их олон тооны. Дан гэдэг нь болохоор багаар гэсэн. Багаар Япондээ сайн болж байна. Багаар жин хасч гэдэг ч юм уу тийм ээ. Юу гэдэг дан гэхээр багаар гэсэн утга гарч иж. За дараагийн 13. Чичи ва маяса кофе о дараараараа наагаараа шинбүн буюу сонин гэсэн үг. Шинбүн о юмимас гэхээр одоо сонин уншдаг гэж. За өглөө болгон кофе наагаараа гэдэг чинь ингаа гэсэн үг шүү дээ. Ингэнгээ гэсэн үг тий. Тэгэхээр кофе уунга сонин уншдаг гэж шүү дээ. Өглөө болгон кофе уунга сонин уншдаг. Тэгэхээр ингаа гэдэг наагаараа гэдэг дүрэн маань ингаа гэдэг монгол хэлд бол ингаа штэ тий. Энэ яг монгол хэлд наагаараа гэж юм тий. За яаж залгаад юм бэ гэхээр үйл үгийн мас хэлбэрлүү хувиргаад масыг нь тасдаж авангуудаа чин залгачдаг. Тэгэхээр номина. Тэгэхээр уунга гэсэн үг. Үйл үгээ мас хэлбэрлүү хувиргаад масыг нь арилгалаа байхгүй болоолаа. Тэгээд наагаараа залгачдаг байх нь шүү дээ. Номина. Уунга гэсэн. 14. Ваташи ва чисай токи наттого суки дешта. Суки жа аримасе дешта. Шүү заяа. Яагаад вэ? Яагаад вэ гэвэл суки гэдэг чинь өөрөө наа тэмнээр байна. Наа тэмнээр. Наа тэмнээр хоёр янзаар хуурдаг гэд би түрүүн хэлсэн шүү дээ. Үгсэхдээ юу байлаа манайха? Нэг нь жана яасан. Нэг нь болохоор дева аримасен юм уу эсвэл жа аримасен. Дева аримасен юм уу? Эсвэл жа аримасен. Эдгээр болохоор бүгдээр үүсгэсэн хэлбэр байхгүй юу? Нэгсэндээ суки жанай, суки дева аримасен, суки жа аримасен. Гуруулаа яг адилхан утгатай. Дуртай биш л гэсэн үг. Гуруулаа яг адилхан. Биш л гэсэн үг биш. Үүсгэж байгаа. Одоо энэ тайтээс юу харах гэдэг юм бэ гэвэл дэшта буюу дэшта гэдэг нь энэ гурав дээр алин дээр ашиглаж болт юм бэ? Жана юм уу? Дева аримасан юм уу? Дева аримасан уусаа энэ сонголтын дээр алах. Тэгэхээр энийг ингээ байхгүй болчих. Жа аримасан юм уу? Тэгэхээр автоматар энэ 3 1 2 байхгүй болчих юм байхгүй. Аримасан гэж уусаа ганцаараа байхгүй. Суки аримасан гэж хэлэхгүй. Суки най гэж хэлэхгүй. Автоматар 1 3 худлаа. Тэгэхээр жана юм уу? Жа аримасан юм уу? Одоо энэ дээр нэг асуулт гарч ирнэ. Тэгвэл яаж Арамасан дэшта. Тийм дэшта. Залгаа нөхгүй. Энэ дева аримасан бас дэшта өнгөрсөн цаг дээр байсан бол ийм бол. Жанаыг нь болохоор яаж өнгөрсөн цаг дээр болох юм бэ гэвэл жана гингүүт Жана ката. Машсан ката залгаа. Ката залгаа. Тэгэхээр зөв хариулт нь 4 зүг гэсэн. 15. Кеки яде. За, бялууны дэлгүүрт гинэ. Мисен өгтөө. За, дэлгүүрийн хүн гэж хэлсэн мэн. Ирашаймасе буюу за, тавтан морилно. Ямаштасан. Сумимасе ичиго но кеки о футацу. Маш амархан те. Кутасай. Футацу кутасай. Буюу хоёрыг авъя гэж. Хоёрыг авъя. Кутасай гэж. Кутасай. Кутасай те. Доозо гэдэг чинь болохоор хүндийн мөнхтөө хэлдэг штэ. Мэ доозо, мэ тэ нэгсэндээ доозо. Аримаска гэхээр байна уу гэсэн үг. Тийм ээ. Хоши деска гэхээр хүсэж байна уу гэсэн үг байхгүй. Би хүсэж ин гэж хэлээгүй штэ. Хүсэж байна уу? Хоши деска гэхээр. Чи тийм юм одоо би өөрөө кекний газар орж ирэнгүүтээ кек хоёрыг хүсэж байна уу гэд хэлж болохгүй штэ. Би хоёрыг авъя л гэж хэлнэ. Тэр нь үгүй биш. Тэр 200. 16. Ничиё биний ваташи но ие де ансан то бенкио шимас. Кимон-сан мо за юу гэж байгаа юм бэ гэхээр Ри-сан ингэж хэлж байна шүү дээ. За бүтэн сая өдөр манай гэрт ансантай хичээлээ хийнэ. Ким-сан мо ирэхгүй биз? Энийгсэндээ нөгөө үнэ ураад байна шүү дээ. Тэгэхээр зөв хариулт нь ингэж урихыг яаж хэлдэг гэлээ? Масэн хэлбэр ангуудаа үүсгэсэн хэлбэр ангуудаа атлаас нь к залгачдаг шүү. Тэгэхээр кимасен гингүүтэй к кимасен к ирэхгүй биз гэж байна. Хүнийг өөрөхдөө масен к буюу үйл үгийн
Мас хэлбэрийн үгүйсэх хэлбэр аваад тэгээд кад. За энийг энэ хавтар заадаг ийм дүрмшүүд энэ дэр ингэж орж ирж. За бас тийм харах юм бол кимасен дэштака буюу ирээгүй биз гэж. Кимасен ирэхгүй дэшта буюу өнгөрсөн цаг биш. Тэгэхээр чинь өнгөрсөн цагын тэрөөсөө яриаггүй шүү дээ. Харин ч маргааш дараа одоо ирээдүйн цаг ярьж чи ирэхгүй биз. Тэгэхээр энэ уусаа бодлоо. Дэшта болчих. Гэтэ маска гэхээр яг одоо цагт ирж байна уу гэсэн үг. Ирж байна уу? Яг одоо цагт те юмас. Энд чи одоо цаг яриаггүй шүү дээ. Энд чи ирээдүйн цаг яриад биш. Гэтэ имаштака энийг бас харах юм бол энэ юм аа. Өнгөрсөн хэлбэр нь кимаштака. Ирж байсан уу гэдэг. Ирж байсан уу гэж юм байна. За тэгээ хэдүүлээ энэ чи одоо зөв дарааллыг олдог байна тийм ээ 17. Симимасен цугино дарараро магатте кудасай. Хай вакаримашта гинэ. За энэ болохоор ингэж орж ирнэ байна. Уучлаарай. Цугино гэхээр дараагийн дараараа магаро буюу эргээрээ гэсэн. Зүүн гар тийш эргээрээ. Баруун гар тийш эргээрээ гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр хэдүүлээ эргээрээ гэдэг чинь юу гэж хэлээд байдаг вэ? Хидари Шинго. Та альнаас нэг ч хэлж чинь. Одоо хэдүүлээ Дөрөвс нэхлэн. Цукино шинго. аха шинго Шинго. Шинго. Тэгээд энэ нөгөө зүүн баруун тал гэж байна. Хоёр дахь нь Мигини магаттай гутаасаа. Тийм. Зөв яг үнэ. Тэгэхээр хоёрын зөв баггүй хоёрын энд орж ирж байгаа учраас. Тэгэхээр Мигини магаттай гутаасаа гэхээр баруун гар тийш эргээрээ. Баруун гар тийш эргээрээ. Мигини магаттай гутаасаа. Тэгэхээр Мигини магаттай гутаасаа. Хидарини магаттай гутаасаа гэх нэг нь авдаг байхгүй юу? Тэр оддохыг нь олох юм байна те. Одыг нь олно гэсэн үг. Ааха. Тэгэхээр одон дээр бууж байгаа нь бол хоёр нь бууж ин тийм үү? Тэгэхээр хоёр нь зөв гэсэн үг байхгүй юу? За дараагийнх нь Watashi wa nichiyobi ni ani de kakemashita. Гинэ. Би бүтэнсэ өдөр ахтайгаа гадагшаа гарсан гэж. De kakero үүд нь гадагшаа гарах гэсэн. Ханзан энэ ага de гэж. Тэгэхээр би бүтэнсэ өдөр ахтайгаа за юм шиг байна. Kodom ani no Kodomo яг үнэ. Мото Яг үнэ. Шони Тэг kakemashita. Би ахыхаа хүүхэдтэй хамт гарсан гэж хэлдэг. Тийм үү? Хамт гарсан. Тэр нэгтгэх нь одоохон. Нэгтгэн зүг болох. Тийм ээ. За дараагийнх нь 19. Кино каттоукаши ва дараараа дэшта гинэ. Өчтөр худалдаж авсан амттан укаши ва та нар юу гэж бодож байна те? Окашива Край Мокота Гадышта. Удаж бас амт юм байна. Окаши гэж амттан гэсэн үг. Маруккете гэдэг нь юу вэ? Маруи гэдэг нь бөөн хий гэсэн үг. И тэмнэнээр. Марук та өөрөнхий гоё байсан юм уу? Энэ край өнхнийх нь өнгө гэдэг ханзан тий. Тийм энэ ироо өнгө гэсэн үг. Өнгө. Кирэ гэдэг нь үзэсгэлэнтэй гэсэн үг. Тэгвэл дөрөвдөх нь Маруккете Ирога Крэдэшта. Яг үнэ. Тэгж орж ирнэ гэсэн. Марукте буюу тех баха та. Марукте буюу
Бөөрөнгийн ирнэ өнгө сайтай харагдсан. Өнгө сайхантай, зүс Би сайхантай түрүү харагдсан. би түрүү хэлсэн шүү дээ. И тэмдэгнэр бөгөөд гэж ингээ заалгахтаа күтээ олгоо. За тэгж күтээ болонгуудаа ирога кирэ гэдэг нэг үг болчих жоохгүй. Нэгтэй ирога кирэ гэхээр өнгө нь гоё гэх. Тэгэхээр кирэ гэдэг чинь манай өнгөрсөн цагч уусаад дишта шүү дээ. Кирэ гэж дуусахдаа кирэ дишта гэж дуусна шүү дээ. Тэгэхээр кирэ ката гэхгүй шүү дээ. Кирэ чинь наад хүн юм чинь. Тэгэхээр зөв хариулт нь харин зөв. За дараагийнх нь экино дарарарарэ зашио каймашта. Экино буюу экигийн тэрэнд заши буюу сэтгүүл худалдаж авсан гэж. Экино чикакуни ару лежда чикакуни ару би чикаку ару гэж биччихв. Чикакуни ару honyade zashio kaimashita. Экигийн ойрхон чикакуни ару гэхээр ойрхон газар байдаг гэж амар л та. Ойрхон байдаг. Хоnya гэхээр номын дэлгүүрт заши буюу сэтгүүл худалдаж авсан гэж. Тэгэхээр зөв хариулт нь дөрөв гэсэн. Чикаку ойрхон ни ару. Ойрхон байдаг. За дараагийн 21 сеншу дараараа но коучава тутемо ойшикатта дэс. Өмнөх 7 хоногт тим юмны харц цай үнэхээр ойшикатта буюу амттай байсан гэж. Сеншу За би хэлээд үгүй за. Сеншу томодачи ни мурата гайгоку но коуча. Сеншу томодачи буюу найзаасаа гэхээр энэний явж томодачини гэхээр найзаасаа мурата буюу авсан гайгоку гэж уншина нэг гадаад гэсэн. Гайгоку но гэхээр гадаадын коуча буюу хар цай туттэмо буюу үнэхээр амттай байсан гэж. Тийм ээ? Зя. За ингэж орж ирж байна маань. Тэгэхээр зөв хариулт нь 3 зөв гэхээр нэ 4 2 3. Зя. За энэ хүртэл бол ерөнхийдөө бол би өнөөдөр жоохон та хийдэд юу яа гэсэн. Бүгдийг та хэд хийхгүй би зөвөр бүгдийг ингэ тайлбарлаад өгье гэж бодсон. Тийм учраас бүгдийг нэгтээс нь тайлбарлаад ингээд бөмпо дуусгалаа. Тэгээ одооноос ингээд хэдүүлээ явахаараа энэ арай дуусаагүй юм байна. За энэ бөмпо дуусгаад хэдүүлээ хичээлээ дуусгая. За бас хамтдаа хэдүүлээ хийгээд одоо би эхэлсэн болохоор хэдүүлээ хамт уншаад хамтдаа хийгээд дуусгая. За та хэд сайн харж байгаарай. За, Nin-sanとMei-sanは私の好きな飲み物の作文を書いて、クラスのみんなの前で読みます。ニンさんとメイさんは、ニンさんболонメイさん、私の好きな飲み物。Харт нутрыг чиж. Миний дуртай уух юм гэдгийн сакубун буюу эссе бичээд курасуно минна буюу курас ангийн одоо хүмүүсийн урталт ангийнхны урт уншнаа гэж. За нинсан. За эхлээд нинсангийнх нь сакубун буюу эссе юм байна. За хэдүүлээ энийг хамтдаа уншаад тэгээд доотлоос нь зөв хариултыг нь сонгох гээд үзье. Эхнээс нь уншия. Watashi no suki na nomimono wa kudamono no juice desu. Миний дуртай уух юм бол кудамоно буюу жимс гэсэн үг. Жимс кудамоно гэж жимс гэсэн үг. Кудамоно но жуус гэхээр жимсний жуус ээ.
大好きなジュースはスイカジュースです. Daisuke гэдэг нь болохоор хамгийн хайртай, хамгийн дуртай гэсэн утгаар гарч ирж байна. Хамгийн дуртай жуус бол суйка буюу тарвасны жуус юм аа. Watashi no kuni de wa iro na mise ni arimasu. Манай улсад олон төрлийн дэлгүүр байдаг аа. За тэгээ итгэл энэ 22 дээр нэг юм бичих юм байна. За манай улсад бол олон төрөлх байд юм байна шүү дээ. За тэгээд үргэлжлүүлээд хэдүүлээ энэ ч бол олон төрөл байдаг гэж юм. За нэмэх юмны талаар ярьлаа. Одоо тэгвэл хатан орж ирж байгаа өгүүлбэр хасах зүйл үү, нэмэх зүйл хэдүүлээ эхлээд тэрийг нь олъё. Нихон де ва уттеру мисе о ширимасе. Японд би түрүү өрөөгээ та нарт заасан шүү дээ. Зарах гэсэн үг. Зардаг дэлгүүрийг мэдэхгүй. Тийм ээ. Тэгэхээр манай улсад бол айгүй олон дэлгүүр байдаг. Японд бол зардаг дэлгүүр мэдэхгүй гэхээр манайхаа энэ ч нэмэх байжгаад энэ ч нэгсдэ хасах зүйл ярьсан байна шүү дээ. Тэгэхээр мото буюу илүү гэсэн үг. Мото гэсэн үг үү? Эсвэл демо буюу гэхдээ гэсэн үг үү? Дакара буюу болохоор гэсэн үг үү? Эсвэл ицумо буюу дандаа гэж орох уу? Аль нь вэ? Эхлээд бол манай улсад авих байдаг гэж байна. Тэнгүүтээ Японд бол зардаг дэлгүүр мэдэхгүй гэж. Манай улсад авих байдаг юм ба шүү. Японд бол зардаг дэлгүүр мэдэхгүй. Тэгэхээр эн чинь демо гэж орж байгаа байхгүй. Гэхдээ демо гэхдээ гэж орж ирж байна. Яг л эн чинь болохоор авих байдаг гэж нэмэх зүйл ярьж агаад алталт нь болохоор би мэдэхгүй гэдэг ингээ хасах зүйл ороод ирэхээр нэмэх хасах. Ерөнхийдөө бол эхлээд эрэг төр зүйлийн талаар ярьж байгаа дараа нь сүр зүйлийн талаар ярьж гэж холбог хийхэд тулд холбоо үг нь демо буюу гэхдээ орж ирж байна. Нихонд Японд сукина жуус, ринго жуусです. Харин Японд бол сукина жуус буюу туртай жуус маань ринго жуус дэс буюу алюминий ундаа юм а гэж. Японд болохоор алюминий ундаа туртай юм ба шүү дээ, тийм ээ. За, минасан ва нанно жуусу га суки desu ka? За, та нар ямар жуусанд туртай вэ? Сукина жуусу буюу дуртай жуусээ ошиэмас юу? Эсвэл ошиэтай desu. Зааж өгмөөрэй. Ошиэтэй кутасай буюу зааж надад хэлээд өгөөч гэж нэгсэн. Надад хэлээд өгөөч. Ошиэтэй юмас буюу зааж байна, хэлж байна гэж. Тэгэхээр та нар ямар жуусанд дуртай вэ? Надад хэлээд дуртай жуусээ хэлээрээ, хэлж өгөөч гэж орж ирэн шүү дээ. Тэгэхээр ошиэтэй кутасай ахгүй зааж өгөөрэй, хэлж өгөөрэй, ошиэтэй кутасай. Ошиэрүү гэдэг чинь хоёр утгатай манайхаа. Нэг бол багш нь сурчид юм заахыг хэлж байгаа. Нэг бол зүгээр хэлэх одоо тийм хэлэх гэсэн утгаар гарч ирж байна. За дараагийн нь одоо Месано Сакубоны уншиж тэгвэл Месангийн эссе байна. За ваташи ва киссатен де йому кофига daisuki desu. Би киссатен гэдэг кофе шопыг хэлж байгаа. Кофе шоп. За би кофе шопт уудаг кофенд үнэхээр дуртай гэж. Сеншү мо киссатен де ойши кофе о номимашта. Өмнөх 7 хоногт ч гэсэн кофе шопод ойши буюу амттай кофе уусан гэж. Сеншү но доёоби ва ii tenki deshita. Өмнөх 7 хоногийн хагасаа өдөр сайхан цагаагартай байсан. Hiruni kaimono shite kara kissaten ni dararara. За өдөр каймоно о shite kara буюу худалдаа авалт хийснийхаа дараа киссатен буюу кофе шоп руу явсан гэсэн нэ тий. За тэгэхээр аль вэ? Хайримас, хайру кара, хайримашта,
хайтакара дэс. Чин хагасааны талаар яриад шүү дээ. Өмнө болсон зүйлийнхаа талаар. Тэгэхээр өдөр нь алгаар худалдаа юм худалдаж авсныхаа дараа нь кисатен буюу кофе шоп руу явсан гэж хэлэх гээд байна тийм үү? Тэгэхээр өнгөрсөн цаг дээр хэлнэ. Кисатен руу орсон тий. Тэгэхээр 3 нахгүй 2 юм ба шүү дээ. За тэгээд намаа нэр нь хана дэс. За тэр кисатеныхаа нэр нь хана буюу цэцэг гэсэн нэртэй юм байна. Хана гингүүтээ кохива ясукатта дэс. Тэгэхээр хана гингүүтээ кохива гэхээр юу вэ? Ханагийн кофе гэж хэлгээд байна шүү дээ. Хана гэдэг нэртэй тэр дэлгүүрийн кофеин ясукатта буюу хямдхан байсан. Тэгэхээр ханагийн кофе гэхээр но то ёри кара. Хана дэлгүүрийн кофе гэхээр но буюу нэг нахгүй. Тэгээд ваташи ва ни хай номимашта гинэ. Би 2 аяг гуйсан. За аягыг мань хаяар тоолдсон шүү. Иппай ни хай гэдэг хаяар тоолдог. Дараа нь рашумо дараа 7 хоногч ч гэсэн хананы кохио дараа 7 хоногч ч гэсэн хана гэдэг дэлгүүр лөө кофег уухаар явна гэж хэлэх гээд. Уухаар явна. Нэг энэ тавд үздэг дүрэн байхгүй. Уухаар явна. Тэгэхээр номини икимас тийм үү? Номини икимас буюу уухаар явна гэж. Уухаар явна. Үйл үгийн мас хэлбэр номимас гэдгийг масын татаж аваад номини буюу уух зорилготойгоор икимас буюу явна гэдэг. Ингээд өгүүлбэр эссе маань ингээд бүгдийн зөв орлуулад дуусч байгаамаа. За тэгээд ингээд уншлага орж ирж байгаа. Тийм ээ? За уншлагыг та хэд өөртөө гэртээ хийчих. Би бол сая шууд шинэ үг 4-ийг одны бүрчлэн тайлбарлалаа. За уйлаж агаарэ.